Одоо зөвхөн охтууд дээр л энэ бол гээс яригдж байгаа ч гэсэн хөвгүүд төр ч гэсэн бас ингээд хүүсийн ялгаа байгаа. Одоо чи л эрэхтэй юм байж уйлаад одоо ингээд сэтгэл нь тавгүй байгаад уйлаад мэдрэмжээ илэрхийлэх гингүүд чи эрэхтэй үж яагаад уйлаад байгаа юм гэл те. Ингээ хэлж байгаа чинь хүртэл дарамтлахгүй. Тийм. Мэдрэмжээ илэрхийлэх гэж чинь бид нар яаж юм? Дарамтлаад шүү дээ. Сэтгэл зүйн дарамт өгöd байгаа байхгүй тий. Ингээд ингээл хүүсээр нэрэл бас хүүсийн ялгаанууд зөндөө юм яриад. Тийм тий. Эрэгтэй хүүхдүүдийг хитрхи бас бүр их сэтгэл зүйчрхэл давтаад байхгүй эрэгтэй хүүхдүүд октоудаасаа илүү. Октоудыг нэг бас нэг эцэг ихэн ч гэсэн нэг цэцэг твэрүү шиг гэл нэг ингээл бандрыг болохоор ингээл багаасаа хар ажил сур уйлж болохгүй тэгж болохгүй зодоон зохион гэл нэг юм. Тэгээс нь боловсрал төр хүртэл ингээл 90 цаг болгоо те. Октоудаа амар ингээл за ер нь бол сургууль сур хичээлээ хий гэл амар шахдаг хэрнээ хөвгүүд төр болохоор за миний хүү ер нь бол эрүүл чирэг байхад л болно доо. Хоолоо идээд сайн унтчихвэл гэдэг лөө те. Хоол сайн нойр сайн байвал болно доо гэл нэг ярьдаг те. Монголын тэр үзэл бодол бас нэг талаараа гендерийн тэгш бус байдлыг бас үүсгэхэд байна уу гэж би бас хардаг байхгүй. Охтын үзлэг гэхээс илүү хүүхдтэйгаа эрэгтэй хүүхдтэйгаа аль алинтаа нийн нүгүү анханасаа байж чадвал өссөн үсээгүй тэр үнцгийг эцэг их өөрөө ойлголтыг нөхчүүл хамтдаа хөтөлцөж очиод чи ээжийнхэн гарыг аавынхан гарыг эгчийнхэн гарыг ч юм уу те хөтлөөд очиод багшийнхан гарыг ч яага байж болохгүй өөрөө сайн дураараа үзүүлж болж штэ тийм үстэй эмчтэр эрэгтэй хүүхдүүд ч гэсэн яг семинар бас эрэгтэйчүүдийн эмчнэрт бид нар бас үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ер нь ёстой ч байх уу нөгөө бас яг нөгөө эрүүл мэнд талаасаа ч юм уу бас анхаарах юм бэ штэ тий. Тэгэхээр энийг бүр ингээд охтын үзлэг гэдээ бүр ингээд гендер руу оруулахаас илүү тий өсвөр насныхны үзлэг гэхээр одоо бас нэршлэн бас болох байгаа байхгүй тий. Одоо орчин үед яаж юм гэхээр ерөнхийдөө бол консулер гэж ярьж байгаа штэ. Одоо коуч өөрөөр тий. Юу гэж хэлж юм гэхээр багш сурагчийн хувьд болохоор консулерийн харилцаа гэж яриад байгаа байхгүй юу? Юу гэж хэлэхээр нэг насан турсан хүн насан туршаагүй хүүхэдтэй ингээд бичилж ярилцахыг консулерийн ажил гэж хэлээд байгаа байхгүй юу? Яг ийм ажлуудыг ер нь бол нөгөө нэг сургуулиудын сэтгэл зүйчид ер нь бол сургууль болон сэтгэл зүйчтэй байх ёстой гэдэг ийм шаардлага хүртэл ингээд цаанаас үүссэн байгаа гэсэн. Тэнгүүд одоо манай Улаанбаатар Монголын хувьд ингээд яриад үзэнгүүт бүх сургууль сэтгэл зүйчтэй байж чадахгүй гэдэг тэр үгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл би ингээл 4 жил багш хийхээ хажуугаар давхар сэтгэл зүйчийн ажил хийх шаардлага гарч байгаа гэсэн. Тэгэл ингээл өрөөндөө ажиллаа хийгээл ажлын бэлтгэлээ хийгээд сууж ангууд ингээл сэтгэл зүйн зөвлөгөө авах гал те багшаа би ингээд хар дараад байна яах вэ гэл ороод ирж хаад би тэр хүүхэд зовж байхад те өөрийн мэдих бүх мэдлэгээ ашиглаад туслахыг хичээгээд ингээд сэтгэл зүйчийн давхар байр сууриас хандаж эхэлж байгаа байхгүй те. Сүүлийн үеийн хүүхдүүд 2000 оноос хойш ч гэдэг юм уу тийм судалгаа хийдэг бол одоо жишээлбэл биений юм яг хэд наснаас дийлэхтэй ирж байгаа. Миний үед бол жишээлбэл нэг 14-5 наснаас ч юм уу дийлэхтэй ирдэг, тэ хөх ургадаг, биений юм ирдэг. За нойтон зүй зүдэлдэг ч юм уу тэр үнцэг байсан юм шиг байна. Одоо тэгвэл энэ хүүхдүүд 10 наснаасаа гэж байгаа юм чинь жишээлбэл энэ боожлтууд нь хідээс ер нь эхэлж байна. Эцэг эхчүүд яг энэ боожлт явагдаж эхэлж явах үед бид нар яриагаа яаж хүүхдээ гэмтээхгүй, ичээхгүй эхлэхийн тэ яаж тэр талаар эхлэж ярьж яг боожлтоос нь л одоо ингээд анханасаа зөв өгмөр ихтэй тэ наазах нь ингээд хөх ургана гэдэг чинь юу байна? Энэ чинь бас эрүүл мэндтэй холбоотой зөвхөн гоо үзэмж биш шүү дээ. Тэгэхээр биений юм гэдэг чинь ялгаагүй бас л эрүүл мэндтэй холбоотой. Цэвэршилтийн нас наашлаад ингээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд анханасаа бид нар яг хэдэн наснаас эхэлж जैन дээрээс нь тэр үед нь бид нар эцэгчүүд яаж зөв эхлэх вэ хүүхдтэйгаа? Яаж юу нь бол баримжаа авах вэ гэж суудахдаг тий. Яг одоо жишээлбэл энэн дээр яг тэдэн наснаас гэж хэлэхэд айгүй хэцүү байгаа даа байхгүй юу? Юу жилж юм лээ дандаа юу дундаж үзүүлэлтийг л ярьж байгаа байхгүй юу? Ер нь бол 11 нас эртдээ ер нь бол 11 наснаас эхлээд сарын тэмдэг ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу ч юм лээ тухайн хүүхдийн биеийн хөгжлөөс хамаарч юм гэсэн үг. Биеийн хөгжил нь маш эрт явагддаг юм сайн хөгжилтэй биетэй бол эрт өсвөр насны эхэлж гэсэн үг. 11 наснд эхэлж гэсэн үг. За тэгэхээр хүүхдийн нөгөө биеийн хөгжлөөс хамаарат зарим хүнд хүүхдийг хойшилж болно. Одоо таны хэлж байгаа нас шүү дээ 14, 15 байсан гэдэг тийм шүү дээ. Ер нь бол 14, 15 гэдэг чинь яг хойно эхэлж байгаа ч гэсэн энэ бас муу биш байхгүй юу?
тухайн хүний л онцлог гэж ойлгож байгаа. Эрт эхэлж байгаа нь бас муу гэсэн үг бас биш. Сайн гэсэн үгч бас биш байхгүй. Яг тухайн хүний л онцлог гэсэн. Тэгэхээр өндгөн одоо жишээлбэл хоёулаа эмэгтэй учраас шууд ингээд сарын тэмдэг гэж шууд ингээд яриад эхэлж штэ. Хөх ургах гэдэг ингээд эмэгтэй хүний шинжээ эхлээ ярьж байгаа учраас яг хуу нийтд нь ярил одоо хүүсийн ялгаатай шинжүүд хизэнээс эхэлж үүсэж байгаа ихлээр 6 дугаар ангиас бахна байна л гэж ойлгож байгаа. Ер нь бол дунд ангид орж ирэл хүүхэд ер нь ингээд докторгоо болж эхэлт юм байна. Юунаас хамаарж байгаа? Даавраас хамаарж байгаа. Биеэс нь хамаарж байгаа. Дээр нь нэмээ сургуулийн орчин бас нөлөөлж байгаа нь. Аав ээж нь бас нөлөөлж байгаа тий. Ах дүү нөлөөлж байгаа. Найзууд нь нөлөөлж байгаа гэд маш олон нөлөөллөөс болоод хүүхэд маш докторгоо болж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэл энэ докторгоо үед нь чиглүүлэл өгөх хэрэгтэй байхгүй бид нар. Тэгэхээр хизээ эхэлж байгааг бид нар яаж мэдэх вэ гэхээр ажиглах хэрэгтэй гэсэн. За миний хүүхэд чи ер нь ингээд жоохон докторгүй болоод байна да. Тэг. Одоо угсаа мэдэгдэн шүү дээ ингээд юм хэлэхээр ингээд уурлаад хүлээж ав. Гинт ингээд ууралдаггүй байсан хүүхэд ууралж муурлалтай ч болно тий. Ингээл эмоцоор илэрж болно. Эсвэл ингээд ярьдаг байсан хүүхэд гинт ярьж мариха болоод ингээд дууга хураах ч юм уу тий. Өмнө нь байсан хүүхэд бага ангийн сурагч байх үедээ байсан үйлдэлүүд нь өөрчлөгдөж эхэлж байгааг юу нь бол анзаарах хэрэгтэй гэсэн. Ажиглаж анзаарах үеэс л бид нэр энэ хүүхэд чинь өсвөр насны эхлээд байгаа юм гэдгийг мэднэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүүхэд болох өөр учраас энэ дээр яг тэдэн нас гэхэд айгу өрөөс төлөвлөж байгаа гэсэн үг. Тийм. Сайн дураараа буюу харилцан үерхэд те тэр өнцгөөсөөч байдаг юм уу? Тэр нь нэг тийм бас нэг судалгаа байдаг бол судалгаа байдаг. Ер нь бол төрөх нас гэж яриад байгаа. Монголд дээр шууд төрж болох насыг 19-с 49 нас гэж ярьж байгаа. Хамгийн тохиромжтой. Тэгэхээр ингээд бодохоор чинь яаж юм гэхээр өсвөр наснаас буюу 10-11-ээс 19 нас хүртэл хүүхэд өөрийгөө бэлдэж байгаа байхгүй юу? Том хүн болох ингээд процессоо бэлдэж байгаа үе шатыг нь өсвөр нас гэж хэлээд байгаа. Тэгээд яагаад бид нэр заавал ингээл өсвөр нас гэд онцлоод байгаагийн шалтгаан нь яг энэ үед бэлгийн дааврууд их хэмжээгээр нийлэгдэж байгаа. Зарим үед бүр ингээд 2 дахин 3 дахин ихээр нийлэгдэж байгаа өдрүүд байгаа. Одоо та хөвгүүд төр жишээлбэл анзааруул заяа. Зарим өдөр ингээд ирч хүчин ингээд автагтаал. Ингээл байц сууж чадаал гүчмэр санагдаж байгаа үеуд байгаа. Тэр өдрүүд бол нөгөө бэлгийн дааврууд яцсан байгаа. Биед нь 2 3 дахин хэмжээгээр ихсээд нийлэгдэж байгаа өдөр нь гэсэн үг байна шүү дээ. Эмэгтэйчүүд дээр бас октод дээр бас анзаарэгддэг. Одоо бид нар дээр ч гэсэн анзаарэгддэг. Ингээл зарим үед ингээл селфи ингээл их хийдэг үе байдаг гэж байгаа байхгүй юу? Утсаар селфи авдаг үе их байдаг гэж байгаа. Тэр нь ямар үе юм гэсэн чинь эмэгтэй даавар буюу эстроген даавар өндөр байх үед эмэгтэйчүүд их селфигээ авдаг юм байна гэдэг судалгаа хүртэл гарсан байна. Тэгэхээр тийм нөгөө сарын тэмдэгтэй холбоотойгоор нөгөө сарын 28 30 хоног чинь ингээд даавраас шалтгаалаад эмэгтэй хүн дээр ялангуяа бүр 4 төрлийн даавар яриж байгаа. Тэгэл тэр даавар чинь дээшээ доошоо болоод янз бүр болно гэсэн үг байна шүү тийм үү. Тэгээд тий голын яг өндгөн ис ялгарч байгаа хэсэг дээр нь эстроген даавар хамгийн өндөр их байна. Эмэгтэйлэг даавар өндөр их байна. Тэр эмэгтэйлэг болоод гойж гоодмаар санагдж байгаа өдрүүд бол эстроген даавар өндөр өдөр байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өндгөн ис чинь гарч байгаа учраас чи илүү эмэгтэйлэг гоё болоод байна гэсэн үг байхгүй. Яг тийм үеэрээ эмэгтэй хүн тэгэхээр яах вэ гэхээр үр тогтох чадвар өндөр байгаа гэсэн үг байхгүй. Байглаасаа яаж нөгөө шууд ингээд нөгөө амтрагчаа дуудахын тулд нөгөө couple бүжиг гэдэг couple dance гэдэг штэ. Тэрэн шиг ингээд эмэгтэй хүн ч гэсэн ингээд одоо юу үр төлөө үлдээхийн тулд бас ингээд сард нэг удаа гэх юм уу тий бараг тий сард хэдэн өдөр нь ингээд гоё ингэж тогс шиг ингэдэг гэсэн байхгүй юу. Тэр нь болохоор бас ингээд хүүсийн онцлог болоод ирж байгаа. Тэгэхээр бэлгийн даавар их чухал.